За сайн байцгаана уу бүгдээрэнд нь орой минь төргий. За өнөөдөр бүгдээрээ бас бяцхан уншлах хийе тийм ээ. Хамгийн гол нь ихээр нэг удаа богино хугацаанд биш баг багаар олон удаа бүгдээрээ юм хийгээд явна шүү. За энэ Alchemist гэдэг номны хэсгээс бүгдээрээ өнөөдөр уншлах хийчихье. За тэгээд энэ болохоор өмнөх үг нь байна. Зохиолчийнх нь бичсэн юм өмнөх үг байгаа юм байна. 2014 онд бичсэн юм өмнөх үг юм байна. За бүгдээрээ уншийе. Alchemist гэж ном бол ер нь дэлхийд даяар алдартай ном юм байна. За тэгээд бүгдээрээ энэ хэсэг дээр бол өнөөдөртөө ажиллажаа. So when The Alchemist was first published 25 years ago in my native Brazil, no one noticed. A bookseller in the northeast corner of my country told me that only one person purchased a copy the first week of its release. It took another 6 months for the bookseller to unload the second copy, and that was to the same person who bought the first. And who knows how long it took to sell the third. За Alchemist, when The Alchemist was first published 25 years ago in my native Brazil, миний одоо төрлөх Бразилд 25 жилийн өмнө Alchemist гэдэг ном хамгийн анх удаа first publish болох үед буюу олонний хүртэл болох үед no one noticed буюу хинч анзаараагүй. A bookseller in the northeast corner of my country буюу манай улсын зүүн хойд хэсэгт одоо corner гэдэг чинь булан гэсэн үг шүү дээ тий. Зүүн хойд булангийн тэр захын номны худалдаачин. A bookseller гэдэг маань номны худалдаачин тий. Told me надад хэлсэн. Юу хэлсэн бэ гэхээр that only one person зөвхөн нэг хүн purchased the copy нэг copy одоо номны копиг худалдаж авсан. The first week of its release буюу энэ номны маань одоо олонний хүртэл болсон тэр худалдаанд гарсан үеийг бол релиз гэж байгаа те чөлөөлөгдөх гэсэн утгатай үг. Номон дээр бол яг олонний хүртэл болж худалдаалагдаж эхлэхийг релиз гэж хэлнэ. Кинон дээр бол кино театр дээр гарч эхлэхийг релиз гэж хэлнэ. Тэгэхээр эхний 7 хоногт бол ганцхан хувь л одоо борлуулагдчихсэн байна л да энэ ном нь. Тэгээд it took another 6 months гэж байна. Дахин 6 сарын хугацааг авсан гинэ. Юуны 6 сарын хугацааг юунд 6 сарын хугацааг авсан бэ гэхээр for the bookseller to unload the second copy буюу энэхүү номын худалдаачинд хоёр дахь копиг одоо суллахад одоо зарахад 6 сарыг зарцуулсан гинэ. Тэгээд that was to the same person буюу энэ бол ижилхэн хүнд байсан гинэ. Ямар хүн бэ гэхээр who bought the first буюу эхний копиг худалдаж авсан ижилхэн хүнд хоёр дахь копиг нь зарж байсан юм байна. Тэгээд who knows how long it took to sell the third буюу гурав дахьыг нь зарахын тулд хэрэг хугацаа авсныг how long it took who knows буюу хэн мэдэх вэ гинэ. Хэн мэдэх вэ гэсэн байна. Тэгэхээр энэ ном бол маш их уншигдаж, маш их хэвлэгдэжсэн. Одоо ч гэсэн ингээд олон хүмүүсийн дунд алдартай хэвээрээ байдаг ийм ном юм байна. Яг би олон жилийн өмнөөс уншиж л байсан юм байна. За тэгэнгүүтээ энэ ном чинь хамгийн их гарахтаа тий ганцхан хувь, хоёрхан хувь борлуулагдах гэж л хичнээн сарын хугацааг авч ирсэн юм байна шүү дээ. Одоо тэгсэн чинь энэ чинь ингээд амжилтыг олсон байгаа юм байна. За by the end of the year it was clear to everyone that Alchemist wasn't working. My original publisher decided to cut me loose and canceled our contract. They wiped their hands off the project and let me take the book with me. I was 41 and desperate. Did you understand? What did it say? Did you understand? За by the end of the year буюу жилийн төгсгөлд гэж байна те. Тэгэхээр энэ ном ингээ анх гарсан байна. Тэгээд жилийн төгсгөлд it was clear to everyone буюу хүн болгонд ойлгомжтой байсан. Юу ойлгомжтой байсан бэ гэхээр The Alchemist wasn't working. Энэ ном маань нэг л сайн явахгүй байна да гэдг нь хүн болгонд тодорхой байсан. Тэгэхээр my original publisher буюу хамгийн одоо оригинал publisher гэж үг хэлж байгаа нэхэр миний номыг одоо хамгийн анх хэвлэлтэнд оруулсан хэвлэлийн газар маань decided to cut me loose гэдэг нь одоо шийдсэн байна те. Cut me loose. Надтай одоо те гэрээгээ цуцлсан байна. За тэгээд намайг бол одоо суллаж одоо юу гэдэг хамтарч ажиллах тэр хамтралаа зогсоохоор шийдсэн байна гэсэн үг. They wiped their hands off the project буюу
энэхүү төслөөс, энэхүү прожектоос тэд гараа бол авсан гэсэн байна. Wiped their hands off the project. Гараа авсан л гэсэн үг байна. And let me take the book with me. Тэгэхээр let me take гэдэг маань намайг зөвшөөрсөн гэсэн үг тийм. Намайг авахыг зөвшөөрсөн. Юуг авахыг зөвшөөрсөн бэ гэхээр номыг авахыг зөвшөөрсөн. Тэгээд with me буюу намайг өөртөөгөө номоо авч явахыг зөвшөөрсөн буюу энэхүү төслөөс маань тэд нэр одоо гараа аваад одоо тэр хэвлэлцэн байсан номнуудаа надад өгөөд ингээд бидний хамтын контракт маань дуусаад ингэсэн байгаа. Тэгээд би 41 настай байсан. I was 41 and desperate тийм. Маш их амжилтанд хүрэхийг хүсэж байсан боловч тэр хүсэл нь биелээгүй учраас энэ хүн ямар мэдрэмж авсан байж таарах вэ? Desperate мэдрэмж авсан байна. Монголоор бол тийм цөхөрсөн гэсэн утгатай. Тийм үгийг бол desperate гэж хэлдэг. But I never lost faith in the book or ever wavered in my vision. Why? Because it was me in there, all of me, heart and soul. I was living my own metaphor. A man sets out on a journey, dreaming of a beautiful or magical place in pursuit of some unknown treasure. What does it mean? Did you understand? What does it mean? Did you understand? За тэгэхээр but гэхдээ I never lost гэдэг маань хизээч алдаагүй те. Юуг алдаагүй гэхээр faith-ийг алдаагүй. I never lost faith in the book. Энэхүү номондоо би хизээч одоо итгэл үнэмшлээ алдаагүй гэсэн үг байна шүү дээ. Итгэл үнэмшлээ алдаагүй. Нэг итгээдэж шүү дээ те. Энэ ном маань амжилтанд хүрнэ гэсэн итгэлээ алдаагүй гэсэн үг. I never lost faith in the book. Or эсвэл ever wavered in my vision. Одоо өөрийнхөө тэр алсын хараа гэсэн үг шүү дээ. My vision гэдэг чинь яг нь ер нь бол хараа гэдэг утгатай үг шүү дээ. Vision гэдэг маань. Тэгэхдээ нөгөө талаасаа бол монголчуудын ярьдгаар бол алсын хараа буюу тэр холын зорилгыг бас vision гэж хэлж байгаа шүү. Тэгэхээр wavered гэдэг маань юу гэсэн утгатай үг гэсэн чинь тарж чинь те. Lose strength гэж байна шүү дээ. Ер нь бол хүчээ алдах, одоо итгэлээ алдах ч юм уу те. Тиймэрхүү утгатай үг байна. За тэр утгаар нь ойлгох юм бол би өөрийнхөө одоо алсын хараанд бол ерөөсөө итгэлээ алдаж байгаагүй. Өөрийнхөө номонд бол мөн итгэж үнэмшихээ бас ерөөсөө орхиогүй гэсэн утгатай. Тэр never гэдэг маань хизээч гэсэн үг шүү дээ, тий? Хизээч үгүй гэсэн үг, тийм үү? Тэгвэл түүний эсрэг утгатай үг нь магадгүй ever гэсэн үг. Энэ ever гэдэг үгийг ер нь үгүйсгэсэн учраас not ever гэсэн утга нь never баггүй юу ер нь бол. Энэ бол ever гэдэг маань ер нь бол үргэлжийн цаг хугацааг бүхэлд нь бол ингэж хэлдэг. Ер нь ингээ бүх цаг хугацаанд би бол яасан өөрийнхөө never ever wavered in my vision гэдэг маань хизээч үгүй үргэлжилд би одоо тэр алсын хараагаа бол одоо алсын хараанд итгэж найдаж байсан гэдэг ч юм уу тийм утгыг илтгэдэг үг байна. Why? Яагаад? Because it was me in there. Яагаад гэвэл би тэнд байсан гинэ. Миний бүх зүйл байсан, миний зүрх, миний сэтгэл тэнд байсан гинэ. Тэгэхээр тэр нь юу гэлж ийм гэхээр миний ойлголтоор бол энэ нөгөө номон дотор байгаа тэр өөрийнхөө утга агуулгыг бол өөрийгөө гэж хэлж байгаа болов уу гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр I was living my own metaphor гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр metaphor гэдэг маань ер нь бол тийм одоо зүйрлэл гэсэн утгатай үг юм да. Өөрийнхөө зүйрлэлээр амьдарч байсан гэж байгаа юм л да. Тэгэхээр a man sets out on a journey гэдэг маань юу гэсэн үг? Нэгэн залуу аялалд гарсан гэсэн үг байна шүү дээ. Sets out on a journey гэдэг нь ингээд нэг нэгээр нь биш хамттан цэжлэх юм шүү дээ, тийм ээ. Ер нь аялалд гарах гэдэг маань яг нь set out гэдэг юм phrasal verb байдаг байна. За тэгээд on гэдэг preposition хэрэгэлдэг байна. Тэгээ аялал гэдэг үг маань орж ирдэг байна, тий. Тэгэхээр одоо жишээ нь за бүгдээрээ англи хэл сурах аялалд гарцгаая гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Та бодоод үзтээ. Guys, let's set out on a journey to learn English ч юм уу, тий. Тиймэрхүү байдлаар ажиллах юм шүү дээ. За эсвэл жингээ хаях одоо аялалд бүгдээрээ гарцгаая гэвэл яах вэ? Guys, let's set out on a journey to lose weight ч юм уу, тий. Тэгж хэлж болох нь шүү дээ. За тэгээд нэг залуу бол аялалд гардаг. Гоё тийм үд шидтэй, үзэсгэлэнтэй газрын талаар мөрөөдөн мөн өөрийнхөө одоо сайн мэдэхгүй байгаа ямар нэг эрдэнсийг олж авахын тулд аялалд гардгаа гэж шүү дээ. Тэгэхээр treasure гэдэг маань эрдэнэс гэсэн үг те. Unknown гэдэг чинь үл мэддэхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн үл мэддэх эрдэнсийн одоо ирэлт pursue гэдэг маань ер нь ирэх, хайх, дагах гэсэн үг. Одоо жишээ нь юу гэдгийг өөрийнхөө карьерийг одоо юу гэдгийг тасралтгүй сонгосон мэргэжлийнхаа карьерийг дагах гэх юм бол магадгүй
I pursued the career of medicine without any interruption гэдэг ч юм уу те. Тэгж хэлж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө номон дээр гарч байгаа тэр үйл явдал маань яг үнэндээ энэ зохиолч хүний өөрийнх нь амьдрал байсан байна гэж ер нь бол гарч байгаа. At the end of his journey, аяллахын төгсгөлд the man realizes the treasure was with him the entire time. I was following my personal legend. My treasure was my capacity to write. Энийг нэрээ write гэж уншдаг уу те? W-г нь орхитой шүү дээ. W-г нь write гэж уншдаг шүү за. Capacity to write. And I wanted to share this treasure with the world. Тэгэхээр юу гэсэн үг? Аяллахаа төгсгөлд энэ номон дээр маань аяллахын төгсгөлд нь энэхүү гол дүрийн залуу маань realizes буюу ойлгодог. Юуг ойлгодог вэ гэхээр treasure was with him. Тэрхүү тэр хайгаад исэн эрдэнэс нь түүнтэй хамт байсныг ойлгодог. The entire time гэдэг маань энэ бүхий л цаг хугацаанд энэ аялал эхэлсэн, аялал одоо үргэлжилсэн, дууссан энэ бүхий л цаг хугацаанд энэхүү эрдэнэс нь түүнтэй хамт байсныг ойлгодог гэж байгаа. I was following my personal legend. Би болохоор одоо зохиолч маань өөрийгөө хэлж. Би болохоор өөрөө нэг юмыг дагаж байсан гэж байгаа. Өөрийн personal legend-ийг хувийн одоо тэр яг legend гэдэг нь домог гэсэн үг л дээ. Хувийн домгийг дагаж байсан. За personal legend гэдэг энэ ном дээр бол ямар нэг утгатай тийм одоо яг миний одоо жишээ нөгөө ikigai гэдэг шиг те миний амьдралын зорилго бол тийм юм ийм юм гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан энэ номны хувьд бол personal legend гэдэг нь хүмүүсийн амьдралын зорилгын талаар ярьж байгаа нэг тийм ойлголт байдаг. За энэ хүн бол өөрийнхөө амьдралын personal legend-ийг дагаж байсан. My treasure was my capacity to write буюу миний одоо зохиолч хүний хувьар миний эрдэнэс нь юу байсан бэ гэхээр was байсан те юу байсан бэ гэхээр my capacity миний чадамж байсан гэсэн. Capacity гэдэг нь чадамж, чадвар, багтаамж гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр юуны чадамж байсан бэ гэхээр to write буюу бичих чадамж манд байсан гэсэн. Тэгээд би хүссэн. I wanted яахыг хүссэн бэ гэхээр to share хуваалцахыг хүссэн. Юуг хуваалцахыг хүссэн? Share this treasure. Энэхүү treasure-ыг хуваалцахыг хүссэн. Хинтээ хуваалцахыг хүссэн? With the world. Дэлхийн ертөнцтэй хуваалцахыг хүссэн гэж. As I wrote in The Alchemist, that when you want something, the whole universe conspires to help you. I started knocking on the doors of other publishers. За тэгвэл энэ юу гэж байна? As I wrote in The Alchemist, тэ? За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр би энэ хүү Alchemist гэдэг номонд одоо бичснээр гэсэн утгатай болчих. Бичснээр чи ямар нэг зүйлийг хүсэх үед, when you want something, ямар нэг зүйлийг хүсэх үед the whole universe conspires to help you. Одоо ертөнц тэр чихтэй бүхэл бүтэн энэ хүү ертөнц маань тэр чихтэй conspires to help you буюу чамд туслахын тулд одоо conspire хийдгээ гэж байна тийм. За conspire гэдэг нь одоо юу гэдэм бэ гэхээр нэг тийм нууцаар нэгдэх гэсэн утгатай үг шүү дээ. Одоо чинь conspiracy theory гэх юм бол хүмүүс нууцаар нэгдэж байгаад хүн төрөлхтний эсрэг муу зүйл хийж гин гэдэгт итгэдэг хүмүүсийг conspiracy theorist гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр conspire гэдэг маань чамтай одоо юу гэдгийг нууцаар ингээд нэгтнэ гэдэг ч юм уу те. Нэгтэн нийлнэ гэсэн утгатай тийм үг болчихж байгаа. Чамд туслахын тулд ертөнц чамтай ингээд нэгтнэ гэдэг ч юм уу те. I don't know whether it's true or not. I think it's a similar concept of maybe manifestation. Nowadays people talk a lot about manifestation. I'm not sure whether it is exactly the same thing or not, but I think might be a similar thing as manifestation maybe. I'm not sure, but I started knocking on the doors of other publishers. Ойлгомжтой байна тий. Би эхэлсэн. Яаж эхэлсэн? Юу эхлүүлсэн бэ гэхээр knocking on the doors буюу хүмүүсийн бусад одоо хэвлэлийн байгууллагуудын хаалгыг тогшиж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Knock on the door гэвэл хаалгыг тогшох гэсэн үг тийм ээ. Knock 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 knock. One opened. Нэг нээсэн гинэ. One opened. And the publisher on the other side believed in me and my book and agreed to give The Alchemist a second chance гинэ. За тэгэхээр яасан? Нэг хаалга одоо нээгдсэн байна. Тэгээд нөгөө талд байсан энэхүү publisher маань биднэрт бол итгэсэн те believed гэж итгэсэн гэсэн. Хинд итгэсэн бэ гэхээр in me буюу надад итгэсэн and my book буюу миний номонд итгэсэн гэсэн үг. Believed in me and they also believed in my book. Not only in me but also in my book. And agreed to give The Alchemist second chance. Тэгэхээр яасан? Өгөхийг зөвшөөрсөн гэж байна. Agreed to give өгөхийг зөвшөөрсөн.
Хинд өгөхийг зөвшөөрсөн. Alchemist-д юу өгөхийг зөвшөөрсөн. The second chance. Хоёр дахь боломжийг өгөхийг зөвшөөрсөн гэсэн. Slowly through word of mouth, it finally started to sell 3,000, then 6,000, 10,000, book by book, gradually throughout the year. Тэгэхээр юу гэсэн үг? Удаанаар, ажмаар through word of mouth гэдэг маань яах нь вэ? Ер нь бол амны үгээр гэсэн утгатай болчихж байгаа. Үгчлэн орчуулвал тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр ам дамжсан одоо яриагаар гэх юм уу да тий илүү нөгөө нэг за энэ өстой гой ном байлээ гэдэг ч юм уу тий ингээд нөгөө ам дамжиж зарагдахыг хэлж байгаа нь шүү дээ. Through word of mouth. It finally started to sell гэдэг маань эцэст нь энэ хүн ном маань зарагдаж эхэлсэн гэсэн үг. Started to sell 3,000 тэгээ 6,000 10,000 номоороо зарагдсан. Ажимда gradually гэдэг нь бас slowly гэдэгтэй адилхан утгатай байна шүү дээ. Gradually. Тэгээд жилийн туршид гэсэн үг. Throughout the year буюу жилийн туршид ингээд тасралтгүй зарагдсан гэдэг санааг хэлдэг чинь гэсэн үг. Let's go on guys. Let's go on. Can you understand? What is it? 8 months later, an American visiting Brazil picked up a copy of The Alchemist in a local bookstore. He wanted to translate the book and help me find a publisher in the US, the United States. HarperCollins agreed to bring it to an American audience, publishing it with great fanfare. Ads in the New York Times and influential news magazines, radio and television interviews. Did you understand? Did you understand what it says? What does it say? 8 сарын дараа. За ингээд 8 сарын дараа нэг Америк яасан бэ гэхээр ямар Америк вэ гэхээр яасан Visiting Brazil гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ яг нь тодтгол явж штэ. Бразилийг одоо Бразилаар аялж байсан, Бразилд зочилж байсан N гэдэг маань артикл байна те. Нэгэн Америк хүн гэсэн үг байна шүү дээ. Нэг гэсэн утгыг хэлдэг чинь. Нэгэн Америк хүн энэхүү номны маань копиг одоо picked up гэдэг маань юу гэсэн үг вэ? Номын дэлгүүрт явж байгаад ингээд бариад авсан гэсэн үг шүү дээ. Түүгээд авсан, бариад авсан л гэсэн үг. Гартаа бариад авсан гэсэн үг. Pick гэдэг маань түүх гэсэн үг, up гэдэг маань дээшээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг? Зүгээр яг үгчлэх юм бол тавир дээр байсан номыг гараараа бариад ингээд дээш нь аваад өрлөгөө харуулад уншиж эхлэхийг ч юм уу те. Ингээд хэлж болно. Эсвэл хүмүүсийг одоо жишээ нэг газараас ингэж тосч авахыг бас pick up гэж хэлж болно. Эсвэл газар унцсан юмыг түүж авахыг pick up гэж хэлж болно те. За тийм ахна шүү дээ. За тэгээд энэ Бразилаар аялж байсан Америк хүн маань тухайн орон нутгийн номын дэлгүүрт Alchemist номны маань копиг барьж авсан. He wanted to translate the book. Тэр энэ номыг орчуулахыг хүссэн. And help me find a publisher. Надад одоо publisher буюу номын одоо хэвлэлийн газар олоход туслахыг хүссэн байна шүү дээ. Тэгэхээр яг нь юу гэж ойлгох нь вэ? He wanted to translate the book. He wanted to help me find a publisher гэсэн үг. Тэгээд in the United States Америк улсад юм байна те. За HarperCollins гэдэг энэ хүү хэвлэлийн байгууллага маань agreed to bring it to an American audience. За авчрахыг зөвшөөрсөн гэж байна те. Авчрахыг завширсан. Энэ номыг маань авчрахыг зөвшөөрсөн. Хаашаа? To an American audience. Америкийн одоо ном уншигчдад те. Audience гэдэг маань одоо ямар нэг концерт болж байгаа юм бол үзэгчдийг audience гэж хэлнэ шүү дээ. Эсвэл номны талаар ярьж байгаа юм бол уншигчдыг ч гэсэн бид нэр audience гэж хэлж болно шүү дээ, тийм ээ. За тэгээд publishing it with great fanfare. За тэгээд яасан? Publish хийсэн. Great fanfare гэдэг маань одоо тийм том хэмжээний сүр дулаантай fanfare гэдэг маань нэг тийм одоо юу гэдэг шүү дээ. Хүндтгэлийн одоо үлээвэр хөгжмийн тийм найрал хөгжмийн гоё нэг аялга байдаг шүү дээ, тийм ээ. Одоо тэрийг ер нь бол fanfare гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр яг маш тийм хүндэтгэлтэйгээр ер нь publish хийсэн их тийм сүр дулаантайгаар гэсэн утгыг бол илтгэж байгаа болов гэж би бодож байна. Зүгээр яг утгын хувьд бол тийм ээ. За тэгээ New York Times-д бол advertisement буюу сурчлагаа хийсэн байна. За мөн яасан influential news magazines буюу маш их тийм нэр хүндтэй influence буюу одоо нэр нөлөө ихтэй мэдээний сэтгүүлүүдүүд бас advertisement хийсэн байна. За радио телевизээр интервьюээр буюу ярилцлагаар advertisement хийсэн байна. But it still took some time to sell, slowly finding its audience in this country by word of mouth, just as it did in Brazil.
And then one day, Bill Clinton was photographed leaving the White House with a copy. Then Madonna raved about the book to Vanity Fair and people from different walks of life. Okay, then it continues. From Rich Limbaugh and Will Smith to college students and soccer moms were suddenly talking about it. Гэсэн байна. За тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр but it still took some time to sell гэдэг маань одоо ингээд Америкт хэвлэгдчихлээ. Тэгээ асар том маркетингийн сувгуудаар маркетинг хийгдсэн юм байна энэ ном маань. Тэгсэн чи яасан шууд бас тэгэл амар олон улсын бестселлер болоогүй юм байна. Энэ маань яасан тодорхой цаг хугацааг авсан юм байна гэсэн. Тэгэхээр take time гэвэл юу гэсэн үг? Цаг авахаа, цаг зарцуулахаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тодорхой цаг хугацааг зарцуулсан. Яахын тулд вэ гэхээр зарагдахын тулд те, зарахын тулд цаг авсан. Тэгээд slowly finding its audience буюу өөрсдийнхөө одоо уншигчдыг бол олсон, айжмаар олсон. Тэгээд мөн by word of mouth буюу одоо амнаас ам дамжиж хүмүүс гоё ном байна, bla 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 гэсээр хагаад энэ маань ингээд алдартай болсон байна. Тэгээд just as it did in Brazil гэдэг маань яг л Бразилд болсонтой одоо болсон шигэ гэсэн үг шүү дээ. As it did in Brazil. Энэ маань яасан бэлээ? It was sold maybe hundred thousands of copies in Brazil. So just like that, just as it did in Brazil, seems the same thing happened in the United States. Тэгээд нэг өдөр and then one day нэг өдөр Bill Clinton тухайн Америкийн ерөнхийлөгч maybe was photographed гэдэг маань яасан зураг авахулсан байсан. Зураг нь авагдсан байсан те. Was photographed гэж байна шүү дээ. Passive байна шүү дээ тийм ээ. За тэгээ leaving the White House with the coffee гэж байна шүү дээ. Copy. Америкийн одоо нэг цагаан ордныг нэг ном гартаа барьчихсан цагаан ордноос гарч явж байгаа нь зурганд одоо үлдсэн байх нь шүү дээ. Тэгээ Madonna raved about the book to Vanity Fair. За raved about гэдэг нь бол би бол яг мэдэхгүй үг байгаа учраас let's learn it together, okay? Raved actually rave to speak in an uncontrolled way, usually because you are upset or angry or because you're ill. Тийм утгатай үг юм байна. Тийм байж болох юм байна. За өөр talking angrily, ways of talking, praise something very much. Okay, их олон утгатай юм байна. Одоо жишээлбэл rave гэдэг үг маань ерөөсөө тийм ямар ч хяналтгүйгээр ярихыг бол хэлдэг гэж байна. Заримдаа ууртай үедээ ч юм уу те. Эсвэл биеийн өвдсөн үедээ хүн хяналтгүйгээр ярихыг rave гэж хэлж болох юм байна. Дээрээс нь зүгээр л юмыг амар сонирхолтой шал өөр утгатай юм те. Ямар нэг зүйлийг маш их магтахыг rave гэдэг юм байна. Тэгэхээр энэ ном дээр бол миний бодлоор Madonna магадгүй энэ номыг бол энэ fair гэдэг чинь үзэсгэлэн гэсэн үг шүү дээ. Одоо нэг монголчууд айгүй кантон fair гэж ярьдаг болсон те. Хятадын кантон гэдэг одоо үзэсгэлэнд айгүй монголчууд явж оролцдог болсон гэдэг. Тэгэхээр Vanity Fair гэдэг үзэсгэлэнд энэхүү номны талаар Madonna бол магтаж ярьсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр raved about the book. Тэгээд people from different walks of life. За тэгээд different walks of life гэдэг маань амьдралын одоо өөр түвшний янз янзын хүмүүс гэсэн утгатай байх нь байна. За тэгээ энэ янз янзын нэртэй хүмүүс байна. За Will Smith ч юм уу те энэ хүнийг мэдэхгүй юм байна. Rush Limbaugh. Тэгээд college оюутнууд, soccer moms. I don't know what kind of soccer moms these author is talking about. За soccer ч хөлбөмбөг те mom гэдэг чинь ээж гэсэн үг магадгүй хөлбөмбөгийн тамирчдын ээж юм болов эсвэл ямар тухтай мал I'm not sure. Тэгээд маш олон хүмүүс ирэхэд were suddenly гинт гэсэн үг шүү дээ те. Suddenly гинтхэн одоо энэ номны талаар ярьж эхэлсэн байна. Ярьсан байна те. The Alchemist became a spontaneous and organic phenomenon. The book hit the New York Times bestseller list, an important milestone for any author, and stayed there for more than 300 weeks. Wow, 300 weeks. It has since been translated into more than 80 different languages, the most translated book by any living author, and is widely considered one of the 10 best books of the 20th century. Okay, so let's translate this part and then finish our live stream today. That here, if you are interested in this book, of course, you can find
a copy of this online and try reading it by yourself. I think it's totally possible, but I think we don't have enough time to read this book together. So for that reason, let's just read this introduction or foreword together. Then the remaining part you can read. Alchemist маань болохоор became гэдэг чинь болсон гэсэн үг те. Болсон. Болох гэдэг чинь became гэдэг чинь болсон гэсэн үг. Тэгэхээр spontaneous гэдэг маань өөрөө аяндаа organic араа. Тэ өөрөө аяндаа л гэсэн утгатай аль аль нь тийм утгаар хэлэгдэж байна. Одоо манайхан мэдэн шүү organic ч ихсаал гэл те. Өөрөө аяндаа гэсэн утгатай гэсэн. Тэгээд phenomenon гэдэг маань үзэгдэл гэсэн үг шүү дээ. За тийм өөрөө аяндаа магадгүй те нэр гарсан тийм үзэгдэл болсон болов. Тэгээд ном маань hit the New York Times bestseller list буюу New York Times сонины bestseller-ийн seller одоо list жагсаалтад бол хүрсэн байна. За тэгээд энэ бол ямар ч одоо any after буюу ямар ч зохиолчийн хувьд бол яасан important milestone буюу чухал тийм амжилт юм а гэсэн үг. Milestone, important milestone. Milestone гэдэг үгийг та цэжлэхэд би танарт амархан арга зааж өгөө. Ямар арга вэ гэхээр milestone гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр за бүгдээрээ Улаанбаатараас гараад аль нэг аймаг руу явлаа гэж бодъё. За тэгээд замд чинь 1 км өнгөрөх болгон дотор нэг шом байдаг шүү дээ тий. Одоо нэг тийм чулуун шом байгаа. Тэгээд тэрэн дээр километрийн тоо бичигдсэн байгаа. 1 2 3 гэдэг ингээ Улаанбаатараас гарахад километрийг тоолоол байна гэсэн үг. Тэгэхээр тэр чулууг бол одоо монголоор бол магадгүй километр stone гэж хэлнэ гэсэн үг заяа. Километр stone. Америкт ч юм уу одоо жишээ нь mile гэдэг километрийн орн 1.6 км-ийг mile гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр mile болгон ингээд 1 mile, 2 mile, 3 mile гэж тоолж байгаа тэр одоо тоотой чулууг бол milestone гэж хэлж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлэх юм бол бидний амьдралыг одоо нэг аялал гэж үзэх юм бол тэр аялал одоо ингээ аюул олон milestone-ууд араараас цуурцсан байгаа. За жишээлбэл сургууль төгслөө 1 milestone, дараагийн milestone юу гэж болох вэ? Дахиад аялдаа явж хагаад магадгүй гоё ажилд орлоо milestone. За тэгээд магадгүй арга боллоо milestone, магадгүй бла бла байшин авлаа milestone. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямар нэг тийм амьдралын тодорхой нэг ололт амжилтыг ч юм уу те тодорхой нэг цаг мөчид тохиолддог үйл явдлуудыг ер нь milestone гэж хэлж ин гэсэн үг. Тэгээд 307 хоногоос дээш хугацаанд best seller listed бол байсан гэж штэ. Stay there for more than 300 weeks. Тэгээд it has since been translated into more than 80 different languages. За it has been translated гэдэг маань ямар цаг вэ? Би таад хэлсэн байгаа те. Энэ бол present perfect цаг маань passive хэлбэрээр бичигдсэн байвал ингэж бичигддэг гэж хэлсэн байгаа. Has been translated into more than 80 languages. Тэгэхээр орчуулагдчихсан байгаа гэсэн үг шүү дээ. Орчуулагдчихсан байгаа. 80-аас дээш хэлэнд бол орчуулагдчихсан байгаа. За тэгээд яг амьд ахуй насандаа байгаа team after хүмүүсийн хувьд бол хамгийн их орчуулагдсан ном болсон гэсэн үг. The most translated book by any living author. Тэгээд widely considered буюу өргөн хүрээнд олон хүнээр бол одоо тэгж үнэлэгддэг, үзэгддэг гэсэн үг. Юу гэж үзэгддэг вэ гэхээр 20 дугаар зууны хамгийн одоо 10 шилдэг номны нэг юм а гэж одоо үзэгддэг гэсэн үг. It is widely considered one of the 10 best books of the 20th century. Тийм ээ? You can read the remaining part here from people continue to maybe I will tell him mine. So we have a little bit stuff that you may be interested in. Also бас эхний хэсгийг ингээд таад унших гэж оролдож болно. Монгол хэл дээр орчуулагдсан байдаг болохоор харьцуулж уншиж үзэж болно. Айгуу гоё. Яг унших юм бол англиар унших юм бол айгуу гоё юм л. Би монголоор уншиж хагас зүт ойлгоод тест. Тэгээд англиар уншсан ч амар гоё ойлгоод. So thank you guys. See you later. Keep learning. Keep improving, guys.